Мод мохор. Намайг Батсүрэн гэдэг. Би нэгэн үе Өвөр Хангай аймгийн Уянга суманд Алтны уурхайд ээлжийн харуулаар ажилладаг байсан. Миний ажилладаг уурхай Мод мохор гэдэг нэртэй баруун талаараа нээгэх модтой газар байдаг л да. Өвөл болохоор уурхайн ажил зогсоод манай нөгөө ээлжийн харуул тогооч өвгөн бид гурвал үлдсэн цаг байв. 2 дугаар сарын сүүлээр л гэж санаж байна. Бид уурхайн карьер дотор гэр бариад байрладаг. Гэрийн хойморт банзаар битүү наар засаад л унтдаг байлаа. Харин тогооч өвгөн өөр тустай гэрт байдаг байсан. Би нэг удаа ээлжнээсээ буугаад байрладаг гэртээ ганцаараа унтаж байлаа. Гэтэл яг шүн дунтын үед хөөе хаалгаа гэх зэвэргэн их л муухай дуу чангаар хатаад би цочоод сэрчгэв. Гэхдээ бас чанга хашгирсан гэхээр буруу юм шиг. Яг л чихэн дээр хэлэх шиг болсон. Би ч ухас хийж басууд нааран дээр хан налж суугаад хинбэ гэд хашгирлаа. Хариу алга. Гэр дотор хэдий харанхуйч гэсэн яг хаалганы наад талд нэг хүн зогсоод байгаа нь харагдсан. Гэрийн хаалга дээгүр доогоороо завсартай учраас хүн наан зогсоход мэдэгдээд байдаг юм. Яг л хүн байсан. Хаалганы наан харлаад л зогсоод байсан. Тэгэхээр нь би хананд байдаг гэрлийн унтраалга тэмтчихсээр байгаад арай хийж олж аваад асаалаа. Гэтэл гэрт хүн алга. Хаалга дотроосоо түгжээтэй хэвээр. Би ч хэсэг тамхи татаж тайвшраад буцаад унтахаар хэвтлээ. Гэхдээ унтаж чадсангүй. Элдв юм бодогдоод өнөөх хоол дахиад сонсогдох шиг болоод арай гэж үүр цайлгсан. Түүнээс хойш дахиад хэд хоногт юу ч мэдэгдээгүй юм. Уурхайд маань дахиад 2 харуул нэмэлтээр ирж бид 2-2-ороо ээлжинд гардаг боллоо. Ингээд нэг удаа ээлжийнхээ харуултай хамт ажилласаа буугаад хоол цагаа идчихэд унтахаар хэвтэв. Бид хоймроор зассан наарны 2 захад хэвтсэн. Хоорондоо зайтай гэсэн үг. Тэгээд гэрлэж унтрааж амжаагүй байтал гэрийн хаалга сэвхийт лонгойдг юм байна. Би ч түгжээгүй байсан байх таа гэж бодсноос нэг хэтэрсэнгүй. Ханиндаа болохоор элдв юм бодож байгаагүй л дээ. Унтах гээд буруу хараад л хэвтэж байлаа. Тэгсэн гаднаас орж ирсэн хүн шууд алхасаар наарны хажууд ирээд нөгөө харуулын маань хажууд суучих шиг боллоо. Түүнийг суухад банзан наар шажигнаад мэдэгдэж байгаа юм л да. Ингээд нэг их удаагүй байтал пад хийх чимээ гараад нааран дээрээс хүн босоод пижгэмтлэхгүй лээ. Би ч ухас хийж өндөгөөд л харсан. Намайг яг өндөхөд гэрийн хаалгаар нэг улаан дээлтэй хүн гүгэд гарч байгаа нь харагдсан. Харин нөгөө ээлжийн харуул яг л араас нь гүгэд гарч байна. Би ч ерөөсөө юу болсныг ойлгосонгүй. Улаан дээлтэй ямар хүн байдаг вүлээ гэж бодоод сууж байтал нөгөө харуул маань нэг л хачин царайтай амтан ороод ирлээ. Яав юу болов? Саяны хэн бэ? Гэвэл хэсэг дуугүй сууж тамхи асааснаа мэдхгүй биз та. Сайн нэг хүн орж ирээд нүүрэн дундуур тас халагдчихад гараад цугтаачихлаа. Би яг л араас нь гарсан юм да. Ийм хурдан алга болчихно гэж баймааргүй юм. Сони юм. Юу тач таарчгав. Гээд дуугаа хороочгав. Би ч хамаг би ард засгээл явчихсан. Уг нь бид хоёр хаалга дотроос нь төгжснээ сайн санаад байгаа юм. Гэхдээ ер нь тэр хав их л эвгүй газар. Шүн уурхайгаа эргэж яваад модны цагт
нэг хүн зогсож байгаа юм шиг болохоор нь гарч идэнгээ тусгаад харсан чинь нэг их эвгүй дүртэй хүн хөшөө шиг таг хөдөлгөөнгүй зогсож байсан ч удаа бий. Үнэн дээр хүн гэхэд хэцүүлдэ. Тал нь байхгүй сэг зэмч юм шиг. Ер нь тэгээд тэр хавийн хүмүүсийн ярианаас сонсоход тэндээс холгүйхэн амьдарч байсан хижээл насны эхнэр нөхөр хоёр муудалцаад нөхөр нь моднуудаас арай сондгоо байдаг ганц модноос өөрийгөө боогоод өгч гисэн юм гинлээ. Үнэн дээр би тэр түүхийг бүдэг бадагхан санаж байна. Гэхдээ тийм бол тэр цаг бусаар өвд болсон хүний сүнс эргэлдээд байдаг юм болов уу? Аль эсвэл уул усыг хамаагүй хөндөж зүй бусаар ухснаас болоод лус савдаг нь хэлгэндэх ч юм уу л гэж боддог тоо.